There's so much I want to say, but I don't know where to start. Сайн байцгаана уу, намайг Аззаа гэдэг. Би 2021 онд элэлтийн өрхийн шалгалтыг математик, англи хэл болон физикийн шалгалтаар өгчээсэн. За англи хэл, математик хоёрын дүн нь болохоор 97%, 90% гүйцэтгэл гэж одоо нөгөө 100%-аас авч байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд физик дээр болохоор 72-3 гэж санаж байна. Бас дайггүй үнэлгээтэй шалгах хичээсэн. Тэгэхээр энэ бичлэг маань зөвхөн англи хэл, математик, физикээр өгж байгаа хүүхдүүдэд төдийгүй за хим, биологи, нийгмийн ухааны хичээл байна уу тийм ээ. Ямар хичээлээс нь үл хамааран ерөнхийдөө топ оноо аваад шалгагтаад байгаа тэр хүүхдүүд юуг ингэж голчлон хийдیں۔ Тэдний сурах арга барил нь яагаад онцгой, бас амьдралын хэв маягтай юу ингээд оруулсан болохоор элэлтийн өрхийн шалгалтанд нь туслаад байгаа юм бэ гэдэг талаар ярилцсан. Нэгдүгээр алдаан дээр ажил гэж хэлмээр байна. Яг тэгвэл одоо бол 1 сарын хугацаа үлдэж байгаа шүү дээ. Үндсэндээ 6 сарын 18-нд би элэлтийн өрхийн шалгалт эхлэх юм байна гэж интернетээс хаасан. Одоо хэдүүлээ бол яг юуг зөв хийж байгаа, юуг буруу хийж байгаа мэдж байгаа. Одоо алдаанаас айхгүйгээр алдаад байгаа тэр сэдвээ маш сайн хийдэг болох хэрэгтэй байгаа байхгүй юм. Одоо би буцаад 12 дугаар ангитаа суух юм бол би юу хийх байсан бэ гэхээр би алдаад идэг бодлогоо л хийх байсан. Яа тэгвэл яг элэлтийн өрхийн шалгалтын математик өгч явахдаа би юун дээр алдсан бэ гэдэг би бол өөрөө мэдж байгаа. Гэтэ өмнө ч гэсэн би мэдчихсэн. За би ерөнхийдөө айлгибр хийчихдээ байна. За үйл бүтэ бодлого дайжгүй хийчихдээ байна. А би харин геометртэй нэлээд алтаад байна. Миний одоо сориллын оноонууд дээр миний алтаа маань хамгийн гол нь би дифференциал буюу одоо уламжлал дээр би алтаад байна ч юм уу тийм ээ. Одоо бол хэдүүлээ юун дээр алтаад байгаа алтаагаа мэддэг болсон маа штэ. Тэнгүүд одоо зөвхөн алдаад байгаа сэдвүүдэл байх жавч үлдээд алдахгүй байгаа юмнуудаа түр хойшин тавья гэж хэлмээр байна. За хоёрдугаар нь болохоор screen time буюу хугацаа оролцдог цагаа дэлгэцний цагаа бууруулна гэсэн үг. Би бол 12 дугаар ангитаа нэг ч удаа Instagram ороогүй. За 1 2 орсон байх. Гэтэ story хичээл гарч ирсэн. Яа тэгвэл тэр болгонд одоо миний өвсөлтөгч хаана ихтэй Монгол улс чинь бас нэлээд олон одоо шалгуулагч байгаа шүү дээ. Тэр болгонд ингээд тэдэн ингээд юмаа хийгээд байж хаад би энэ чинь ингээд зүгээр хуцаа үзээд байж гэдэг бол ингээд амар тийм хор шахтай тийм муухай санагддаг байсан байхгүй юу. За тийм болохоор хуцаа үзэж байгаа цагаа багасга. Би бол Instagram-а тэр үед deactivate хийж мэддэггүй байсан юм шиг байгаа. Зүгээр шууд хаяа авцсан тэнгүүд ингээл 200 300 followersуудаа алтаал. Гэтэ одоо бол deactivate хийж болно. Facebook-ын утаснаас uninstall хийчихдэг байсан. Тэнгүүд би юу яаж бол Messenger багш нартайгаа ч юм уу хүүхд найзуудтайгаа group chat-аараа ингээд бодлого ингэж ингээд харьцаж чадна. А тэнгүүдээ Facebook ороод элэлтийн янзын нийгмийн те юмнууд үзээд ингээд сэтгэл санаагаа болон анхаарлаа алтаад байх хэрэггүй болж байгаа юм л та. Тийм болохоор Facebook, Instagram-аа uninstall, устгах deactivate хий. Бид 1 сарын хугацаанд тийм алтаад байх юм байхгүй. Яа тэгвэл бид нар хүссэн үедээ бид нар тийшээ ороод юм үзэж болно. А гэтэл хүссэн үедээ бид нар ийштэй бэлдэж чадахгүй байхгүй юу? Ойлгож байна уу? Би Facebook орохгүй байгаа, Instagram орохгүй байгаа гэдгээр ингээд ангирч ингэж тэрийг ингээд кул гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй. Би тэр үед талаа ингээд утсаа шууд хаанаас нөөрэ мэддэг байхгүй юу? Утсаа ингээд албаар өөрөөс нь нуугаад алга болгочдөг байсан. Одоо шкафныхаа доотлолт одоо юу гэдэг нь тэг хүнжил хураад шкафныхаа хамгийн доотлолт нь авчиад хийж мэдсэн. Мэдгүй яа хааж байгаа мэдгүй гэл тэнгүүдээ тэгэл ингээл юмаа хийгээл өчтөр би яасан штэ. Би Instagram оронгоо 3 хэдэн сар болж байгаа юм те. За нэг 72 хоног болж ийн гэдгээ ингээл манай найз бид хоёр ингээл яахтай амар proud амар гоё ингэж чөлөөтэй тэрүүгээрээ айгуу тийм бахархдаг байсан аахгүй. 3 тон болохоор уцаа оролдохгүй гэсэн шүү дээ. Хэдүүл уцаа оролдохгүй. Тэгэх юм бол нэгдүгээр хожлохгүй. За уцаа оролдохгүй тэнгүүдээ хичээлээ ээж ингээл 2 дугаар хожлохгүй юу. Тэгэхээр уцаа нөгөө хамгийн өмнөд uninstall хийсэн deactivate blah blah I don't care гэд хайцсан байгаа шүү дээ. Тэнгүүдээ утсан дээр stopwatch тавьчих байхгүй. Тэнгүүдээ stopwatch тавиад тэгээд ингээд хідэн цаг хичээл ээж ийн гэдэг тэрээр харахаар амар горомтой байдаг. Ингээл яг 8 цаг унтгалтай. Гэхдээ 24-өөс 8-аас 16 цаг хэдүүлээ хичээл хийж болно. Одоо хэдүүлээ яшт бэлж байгаа хэрэг чинь гэртээ байгаа. Аав ээж нь гэрийнхнанд байгаа хоол молон санаа зовх хэдүүлээ хоол хийн гэж нэг аймаг санаа зовхгүй
юу гэдэг те нэг амар цаг үрээ зүйл байхгүй. Манай бидний одоо гэрийнхэн ч гэсэн зөвхөн яштэй бэлдээ гэж бүх юмар хангаж байгаа. Энэ нөхцөл байдлыг амар сайн ашиглах хэрэгтэй. Тийм болохоор утсан дээрээ стопватч тавилаа, ингээд хаялаа. Тэгэл ингээл очиод ингээл утсаа ингээл авгалах юм бол би чинь бүх юм uninstall хийсэн надаа угаасаа ч хамаагүй л те. Би 3 цаг хичээл хийсэн очоо nice би нэг 10 болох чи гэдэг ч юм уу. Ингээд хайчин гэсэн. Тэнгүүд стопватч авахаар ингээд урам зоригтой байдаг. Ингээл утсаа авах гээд оролтлоо стопватч ингээд явж байгаа. Өө чи миний сууж байгаа цагийг хэмжиж байгаа шүү дээ. Би хичээл явчих واخгүй. Тэр амар гоё. Дэх зүйл нь болохоор хэцүү ойлголтыг өөрийнхөө ойлгохгүй байгаа юмыг ч гэсэн яг яаж тайлбарлавал манай найзууд ойлгох бол одоо тийм ээ би нэг хорвогийн ингээд хамгийн ингээд айкумуудын хүнд тайлбарласан ч гэсэн ойлгохдоор би яаж тайлбарлаж чадах уу гэд хэцүү ойлголтуудаа ингэж тайлбарлаж сурах хэрэгтэй гэсэн. За тэгээд нэг хэцүү бодлого байлаа гэх юм бол ангийнхандаа зааж өгөхийн тулд чи мэдээж тэрийг ингээд нэлээд хялбаршуулж тайлбарлах хэрэгтэй болно шүү дээ. За тэр дундаа болохоор бас би өөртөө ингэж хялбаршуулж ойлгуулж байгаа гэх юм. Тийм болохоор хэцүү бодлогыг алдаагаа харлаа. Энийг яаж 5 настай хүүхдэд би тайлбарлаж чадах уу гэд ингээд бодоод байна гэсэн. 5 дахь нь болохоор хичээлээр амьсгалаа гэж хэлмээр байна. Ингээл хүн бол өдөр зөндөө олон юм бодож идэг шүү дээ. Тэр бодол дундаа болохоор за тэр математик тэгж бодоо тэгээд тийм болсон юм байна. За физик тийм болохоор тэгсэн мэ. Тэгээ нэг чинь яаж хувираад байгаа хэлээ. За англи хэл майнд чаа хинжитэй юу те гэд ингээд дотроо ч гэсэн толгойн дотроо ч гэсэн ингээд өгүүлж явах боломжтой байхгүй. Чи ингээд бүр ингээд нэг юм гоё ингээд галзуу солиотой болж байгаа хэлбэр өөсөө биш байхгүй. Угаасаа ингээд яаш өгснээ дараа хэдүүлээ ямар ч сайхан амьдралаар амьдарч болно шүү дээ. Тийм болохоор ингээд тэсээд хоол идэж явахдаа ч гэсэн би ингээд флаш кард энэ төр үзээл, оронд орохдоо ч гэсэн нэг юм үзээл. Тэгэл алхаж байхдаа ч гэсэн тэмдрээ уншаал, бодлогоо унших бас айгүй чухал. Бодлогоо уншиж авах хугацаанд бид нар ингээл багш ингээл та нарын чи алдсан байна. Энэ ингээд одоо шийдлэн шүү, энэ ингээ хариун шүү гэл ингээл бодоод өгдөг штеп. Тэгээ ингээ хуулаад авчиж уус юу ч ойлгохгүй. Тэгээ хуулаад аваад тэгээ дараа нь бодлогоо тэмдрээ унших хэрэгтэй байхгүй. Тэмдрээ уншаад за тийм байна 3x-ийн квадрат уламжлалгаа 6x доошоо буугаад 6 гэд ингээд юм унших хэрэгтэй байхгүй. Тэгвэл нэгдүгээр хэдүүлээ нөгөө тип хитэр хэллээ ингээд уцаа оролдоо болчихгоо бид нэг өөр ямар нэгэн тийм хийх юм хэрэгтэй болчихно. За тэр нь болохоор уншиж ийсэн ч уйдчихсэн ч алхаж ийсэн ч хоолоо идчихсэн ч автуусан ч явж ийсэн ч тийм ээ зүгээр ингээд юу яадаг хувцас угаангаа хажууд нь зогсож явахдаа ч гэсэн бидний бодол дотроо хэдүүлээ хичээлээ бодож иж болно. Уцаараа зөндөө олон аппликейшн байгаа тэднүүсийг сонсож болно дуу сонсохын оронд их мэдчлэн ер нь ямар цаг зав байна 0-т орохдоо ч гэсэн ингээд төвчөө гараад бодлогоо солиулж уншиж болно шүү дээ. Энэ бодлогон дээр би алдсан гэхдээ багш ингээрэй гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө энийг ингэж бат юм байна гэдгийг ингээл найлт байхдаа ч гэсэн уншиж болно. Тэгээд хүсэх юм бол хаач юу ч хийж болно. Тийм бол байгаа болохоор ямар ч цагийг битээ алдаарай гэж хэлмээр байна. За 6 дахь нь болохоор найз нөхөд чинь ээжтэй бэлдэхгүй ингээл эн тэнтгүү үеийнхэн чинь ингээл лаг инстаграм дээр рил хийгээд ч юм уу зүгээр хаа гэд явж исэн ч гэсэн тэднэрээ битээд байгаа. Тэд нар бол өөрсдөө гэсэн амьдралтай. Заавал тэднэртэй адилхан байх гад байх хэрэггүй. Ангийнхан чинь ингээ бүжигжилаа гэсэн чи ганцаараа буланд нь ингээл чихвт зүгээд гэдэг нь нөгөө дуу сонсох гэсэн бас биш. Дуу сонсох бол амар анхаарал алга болчтой. Тийм болохоор зөв ингээл дуу чимээс өөрийгөө тусгаарлаа, буланд очлоо. Бараг та нар чимээг байгаа чи гэж оролцоод ч гэсэн ерөнхийдөө бол ингээд ганцаараа юм хийгээд сууж исэн ч гэсэн тэг чинь зүгээр ахгүй юу. Манай ангийнхан юм хийхгүй л шүү дээ. Эднэр ингээ багш гараа явж уншаал өөр юм яриад нь ховч юу яриад байна. Эднэр тэл гайгүй л яаш өгч юм чи би ч гэсэн гайгүй байлгүй гэж визэж бодож болохгүй. Тэдний амьдралаар бид нар маш олонхын амьдралаар амьдрах албагүй. Тийм байгаа болохоор ганцаараа ч гэсэн юм хийгээл ганцаараа ч гэсэн буландаа очивол бодлогоо бодоол ганцаараа ч гэсэн өглөө хөвтөрөл ганцаараа ч гэсэн ангитаа ганцаараа үлдэж суугаал энэ болгон чинь зүгээр мундаг гоё явахгүй юу. Тэгээд яшт амжилт хэрвээ энэс илүү олон типс хүсч ивэл хэлээрэй миний инстаграм байгаа. Бас би өөрийнхөө мэддэг яшт бэлтжижсэн юм юунууд аппликейшнуудыг бас ингээд оруулаад мишн хийхийг body description дээр за иймэрхүү байна. Тэгээд амжилт миний
Instagram ах ч юм уу ингээд айлхгүй бодлого ч юм уу асууж бас болно. Би чадлаараа туслахыг хичээнэ. Бас англи хэл дээр би англи хэл дээр нэг хүүхдэдэд тавтлага өгч явахдаа элс төрийн шалгалтын нэг тийм хураангуй маягийн бэлтжижсэн тэр материалыг бас өгч болно. Тэгээ ямар нэгэн тийм ингэсэн чинь ингээд санаад байна яах вэ гэдээ асуух юмнууд байвал Instagram-аа шууд ороод ирж болно. Би угаасаа зөндөө олон хүмүүст хичээл заахтаа ч дуртай байдаг. Тэгээд ингээд юмнуудаа хариулахад ч гэсэн яштэй холбоотой хичээлтэй холбоотой бол бүр гоё дуртай хариулах болно. Би саяны бичлэг дээр бол нэг тийж те үг хэрхэн цээжлэх вэ? Математикийн бодлого хэрхэн бодох вэ? Тиймэрхүү юмнууд заагаагүй. Ерөнхий типсүүд заасан. Яасан. Заагаагүй шүү яасан. Тийм байгаа болохоор хамгийн гол нь action. Одоо жишээлбэл энэ одоогийн байгаа чи гэж бодоход чи бичлэг үзлээ. Яг энэ хэрэг. Ямар гоё юм бэ? Амжилттай байханд тулд ингэ бла 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 mindset. Тийм shorts-ууд үзлээ. Яг ижлэх. Чи яг ийм л байж байгаа. За тэгэнгүүт за яасан чи YouTube үзчихвээ. За ингээ хичээлээ хэлээ өрөөндөө орлоо. Тэгээ мэдлэг чинь 2 болж байгаа байхгүй. Яагаад гэвэл чи хичээлээ хийж эхлээд 2 болно. Action хийгээд 2 болно. Тэрнээс action хийхгүй баахан видео үзсэн бол чиний мэдлэг чи яг 1 тоонд хэвээрэж байгаа. Уцаа тавиад хичээлээ хэлээ 2 боллоо. Уцаа тавиад хичээлээ хэлээ маргааш нь мэдлэг нь 4 боллоо гэж ч юм уу. Яагаад гэвэл энэ мэдлэг яагаад их болоод байгаа? Их бичлэг үзснээрээ биш. Чи яг хичээлээ хийж байгаа болохоор action буюу үйлдэл хийж байгаа болохоор энэ мэдлэг ингэж их болно. Тийм болохоор одоо ер нь үзэх бичлэг үзэх типсийг чинь таа бол би дууссан гэж бодож байна. Одоо 1 сар л үлдсэн байгаа шүү дээ. Тийм байгаа болохоор action хийгэрэй гэж хүсье. Тэгээ бүгдээрэндээ амжилт. Тэгээд bye bye.